Ёо сайн байцгаана. Ингээд Billy Fan-ы Golden Ticket-ний 8 ангитай уулзсан байна. За бид хүмүүс өнөөдөр 8 анги хоорондоо хайчдад аваад ялсан анги байна. Цусланд үнэгүй амарх байгаа. Би ээжээс Billy Fan авч болох уу асуусан. Ээж зөвшөөрсөн байхгүй. Гэртээ ороод сэрээгээр хуссан чинь Golden Ticket номер 4 гэсэн. Амар гоё мэдрэмжтэйсэн. Миний хөрөнийг халбгаар хусаад үзээ. Тэгээ би хусаад үзсэн цаа Golden 2-ыг сонгосон. Тогтоогийн бичлэгэнд орно гэдээ давталсан. Ээж хаамуул юм артаас гүчиж ирсэн. Гайхсан азтан болж үзээг болохоор. Догтлоод баярлаад амирх сандарсан. Нилээд их догтлсон. За би ээж дуу өртөөгөө аяллахаа билж агаад манай ээж Billy Fan-ыг уугаа үзгээд тэгээ би нэг ууж үзээд Golden Ticket байгаа. Бөөнөрөө баярлалч ямар аттай юм бэ? Ялуул тэгээд гоё найрамдал явах юм дээ энэ. Бүгдээрээ их баярлаад хэдүүлээ гоё найрамдал явнаа. Чаднаа маднаа л. Амар азтай юм бэ гэж намайг ингээд магтаад Манай ангийнхан маш гоё хүлээж авсан. За ингээд өнөөдөр 8 ангиас 7 анги ирсэн байна. Тийм болохоор манай Golden Ticket сугалсан 7 ангийн хүүхдүүд маань 7 анги суулан хасагдах зарчмаар өрсөлдөнө. Нэг анги нь гоц мөргөн шууд шүвгийн дөрвөлөө орно. Тэмцээн эхлэхийн өмнө анги тус бүр 30 секундын хугацаанд ярилцсан нэгэн зэрэг хайж, чулуу, даавуу гаргаан төрүүлж хоёр айдсан анги нь дараагийн шат руу явах ба хожигдсан анги нь шууд тэмцээнийг орхих болно. Ийм зарчмаар өрсөлдөөд эцсийн ялагч нь найрамдал туслан дангаараа үнэгүй амрах эрхийн эзэн болно. Бүгдэнд нь амжилт хүсье. Долоо хүүхэд маань бүгд суглаагаа сугалсан байгаа. Тэгээ бүгдээр одоо хэн 8-ын тоог олж эхний хожлоо авахыг бүгдээр хамтдаа харцгаая. 8-ыг сугалсан гараа өргөөрөө. 8 яа! 47 дугаар сургуулийн 11-ийн А-гийнхандаа эхний хожлоо авсандаа баяр хүргье. 1 6 4 4 5 За амжилт хүсье. Ингээд хоорондоо ярилцах 30 секундыг өглөө. Намаахан жоохон наашаа энд төрөөд ирээ. 2 1 за барайслаа зогсоороо юу гарахаа шийдсэн гэж бодож байна. За 12-ийн бэгийнхаа бэлнэ. За манай 5-ийн бэгийнхаа бэлнэ. За ингээд эхний тулаа эхлэхэд бэлэн болсон байна. 1 2 3 За эхний тэмцээн дээр байна. Манай 12-ийн бэгийнхэн маань 1 оноо авлаа. Манай 5-ийн бэгийнхэн маань одоо 0 оноотой. Гэтэ эхэлж 2 хоцсон ялах байгаа. За 12-ийн бэгийнхэнд шоугийн дөрөд орсонд нь баяр хүргье. Баярлалаа. За бүгдэнд нь үнэхээр их баярлалаа. Амжилт манайхаа. За. Манай анги юу вэ? 3 6 9 ягаад ийм цөөхөлөө ирсэн юм бэ? За ингээд ангийнхныхаа өмнөөс одоо ингээд бас том өрсөлдөөнд орох чинь шүү дээ. Сэтгэл ямар байна? Гоё. Хожихоо нөгөө анги. хажин Хамгийн гол нь чи их хүндий давуу гэж байхгүй шүү дээ. Юу гарах нь чухал тийм ээ? За амжилт хожиж шүү заяа. Ангиас 67-гаа төлөөлж байгаа болохоор амар эвгүй байд юм байна. Тийм үү? Танай хэдэн хүүхдтэй? Манайх 37-той. Тэгээд одоо 9 үлхнэл. 37 хүүхдээ 9 хүүхдээ ирсэн гэхдээ манай 9 хүүхд маань 67 дугаар сургуулаа төлөөлж ирсэн гэж ш. Яа. За окей. За та бүхэндээ ингээд 30 секундын хугацаа өгье. Хоорондоо юу гарахаа ярилцаарай. За ярилцаарай. за Бүгдээрээ нэгийг нэ болоод доош. Дээрээ сууш юу заяа. Чимээгөө. Сонсно. За барайслаарай. За маа 5 дугаар ангийнхаа бэлнэ. бэлээ За 4 дугаар ангийнхаа бэлнэ. Бэлээ. 1 2 3 За! Ахаа ярилцаарай газ 30 секунд. Тэгэж давтал гаргаж магадгүй өсгөөс хайж гаргаж магадгүй. Хайж гаргаж яа. Одоо баг хайж байгаа. Одоо ингэж бүгдээрээ дээшээ босоод алгаад илгэж шүү заяа. Хайжиг чинь чулуу дийлэн чулууг чинь даа. За өмнө хоёлаа чулуу гаргасан байгаа. Энэ удаа яг аль ангийн илүү сэтгэх нөө хамтдаа харцгаая. Явлаа. 1 2 3 За эдэг оноо удаа. Yes. Бэлдээд 1 2 3 Яа! Эдлэг. За хаад ярилцаарай. Эдлэг боллоо. Яа ямар амар юм бэ?
Надад эдрийг хайж гаргаж магадгүй их амар их боломжтой. Чулуу гаргачаа. Чулуу. 5-ын бэлнэ үү? Билээ. Манай 4-ын бэлнэ үү? Билээ. Юу гарах бол бүгдээрээ дотроо бодсон байгаа. Бэлдээд 1 2 3 За баяр хүргэе. Яагаад зургуулнаа ирчвэ? Манай баримтгүй мөө. Манайхан цаг гэж мэдэхгүй. Танай ангийнхан цаг гэж мэдэхгүй. Харин ч. Тэгээ ер нь сая араас 9 хүүхэд сая баг 20 дүүхтүүдийг хожижлаа шүү дээ. Тэгэхээр танай хожих боломжтой байхгүй тийм ээ? За окей. Тэд нар сая 2 удаа тэмцээд орохтаа 1 удаа хайж 1 удаа даав гаргасан. Тэгэхээр одоо чулуу гарах магадлал хамгийн өндөр. Тиймээс бид чулууг ялдаг юм гаргах. Тэгэхээр тэд нар зайл гаргаж даав гаргаж магадгүй. Тиймээс бид дээр ингээд зүрх мөрөө гаргаж болохгүй шиг яг чулуу гэ бүгдээрээ яг доошоо сууцгаас шүү заяа. 6-гийн эсрэг 21 юм уу те? Үзэхэндээ. За ингээ ихний шатны сүүлийн 2 анги маань хоорондоо өрсөлдөөр гарч ирсэн байна. За бэлдээд 1 2 3 Яа, адилхан чулуу гарсан байна. За ярилцаараа 30 секунд. Бид нар ингээд чулуу гаргачихж байгаа юм чи эднийх дахиад манайхын чулуу гаргана гэж бодоод даав гаргаж магадгүй. Нэг хайж гаргаж. Йоо зүрх гэнэ яана. 5 дахь ангийн 6 хүүхэд хожигддаг сургууль дээр очиод бүр загнуулах байх та. Гайг байгаа. Бэлдээд 1 2 3 Тооны хайрцаа 1-0 боллоо. Манай 5 дахь ангийнхан маань 8 дахь ангийнхныг 1-0 дээр ядаад эхэллээ. Таны хайж байгаа. Энэ удаа чулуу хайж гаргасан. Тэр одоо бид нар За 8-ынхан маань хар нөхөд унсан нэг хожигдвол мулт. 8 дахь ангийн 21 хүүхэд маань одоо хэрвээ энэ дээр хожигдох юм бол хасагдана. Харин 5 дахь ангийнхан маань хожих юм бол шөвгөд дөрөвлөө шилдэг дөрөвлөө орохоор байгаа. За хожихоо адилныг болох бүгдээр хамтдаа харцгаая. Бэлдээд 1 2 3 Яа, адилхан гарсан бэ? Ярилцаарай. 1 2 3 Яа! За, тооны хайрцаа адилныг Winner go home гэд хож эсвэл харь гэдэг тоглолт эхлэж байна. 8-ын бэлнэ үү? Маа 5-ын бэлнэ үү? Нэг 2 3 За ингээд шөвгийн дөрөв эхэллээ. Тэгээд миний зүүн гарт хөгжим мужийн 12 дугаар ангийнхаа тэгээд баруун талд 47 дугаар сургуулийн 11 дугаар ангийнхаа маань ирсэн байна. Ингээд энэ хоёрыг хоцсон байна. Финал руу гарах байгаа. Тэгээд бүгдээрээ хэн хожиж эцсийн финал руу гарахыг бүгдээрээ хамтдаа харцгаая. 1 2 3 Чулуугээ тагчин дээ. Чулуугээ тагчин. Бэлдээд 1 2 3 Яг мэдээ. Сая айл хараа өмнө хараа чулуугаар ялсан ахаад яг чулуугаа гаргаад ялчлаа штэ. Идүүлсэн үү яг санаагаараа Сэтгэж найдлах сэтгэж. танайхыг ахаад хайж гаргана гэж бас бодсон байна те. Бодсон байна. За. Тэгээ танайг бас Гадарсан юм да нэг өгөн. ангирээ штэ. За үнэхээр бас гоё оролцсон танайхад үнэхээр их баярлалаа бас. Баярлалаа. Амжилт баярлалаа. Шүдээд авцсан мэт те. Үгүй. Одоо сүүлийн энэ 7 хоногт өөхөлөө. За яхаа бартч чинь арилцсан бүгд 800 заяа. За. За ингээ манай нэг удаа хоцсон 2 5 дахь ангийнхан маань ирсэн байна. Энэ хоёрын маань хоцсон финал руу 11 дугаар ангитай үүсэх байгаа. Тэгээд одоо айл анги хоцсоо бүгдээрээ хамтдаа харцгаая. Манай хоёрыг бэлнэ үү? Бэлдээд 1 2 3 Яа! 1 2 3 Яа! Эндигөө наавда. За ярилцаарай. Бэлдээд 1 2 3 Яа!
Яа. За ингээд бид бүхний өмнө маань хоёр анги ирсэн байна. Энэ хоёрын ялсан анги маань энэхүү тэмцээний ялагч болж найрамдал тусанд ангиараа өнгөө аврах нэ. Баяр хүргэе. За мэдээж аврах шалралт хамгийн сүүлийн үе болохоор бод 5 явна. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр өмнө эхэлж 2 хоцсон ялжсэн бол энэ удаа эхэлж 3 удаа ялсан энэ тэмцээний авраг болох нэ. 1 2 3 11 дугаар ангийнхан маань нэг хожиж нэг болгож энэхүү тэмцээнийг тэргүүлж эхэллээ. За одоо ингээд 2 дугаар үе. Манайхан ярилцаалаа. Чулууг чинь даваа. Чулуу гаргаж. 1 2 3 Яа! Адил нэг боллоо. За энэ ч өстө халуухай болох нь дээ. Хайж юм уу? Тийм. Зааж. 1 2 3 Яа, за ярилцаарай адилхан гаргаж байна. Яа. Финал шиг юм болж байна да. Бэлдээж. Юу лээ? 1 2 3 Яа! Одоо сүүлийн боломж эднийг одоо ялчихмаар хэдүүлээ шууд ялагдсан болоо. Хайчихсан тийм. Одоо чинь чулууг чинь даваа. За ингээ манай 47 сургуулийн 11-ийн маань хэрвээ одоо хожих юм бол мэдээж энэхүү эрхийн эзэд болно. Харин 67 дугаар сургуулийн 5 дахь ангийнхан маань хожих юм бол адил 2 болж жинхэнэ амир юм болно. За манай 47-гийн 11-ийн байна уу? Билээ. 67-гийн 5 дахь ангийнхан байна уу? Билээ. 1 2 3 За сэтгэл яваарай. Амар гоё бүр үнэхээр шокны байдал орчод байж байна. Ангийнх дээр нь ямар итгэсэн л дээ. Тэгээд итгэснээс ч бас ангиараа хамт чадлаа. Тэгээ чиас голд гэдэг өөрөө олж ирсэн мөртлөө өнөөдрийн тэгээд тэмцээнийг бас өөрөө яг юу гаргахад ер нь бол их хувийг яг шийдэж явсан аа. Үгүй ер нь ангиараа бөөндөө хамтдаа шийдсэн. Таны ангийнхтэй өдөр аз гүйсэн те эхний цуглаан дээр хүртэл шууд гоцмөргөж шууд хожиж эхлэв те. Тийм үнэхээр ирээгүй ангийнхандаа тэгээ ангийнхаа багштаа тэгээд бас яг ирсэн найзуудаа хандаад яг сэтгэл одоо ингээд цуслантаас өнгөө бас гоё дурсамжийг бас бүтээхэр боллоо шүү дээ. Харин би чадсан л гэж бодож хэлсэн. За ингээд 40-аас суулын 11-д баяр хүргье. За ингээд бид бүхний маань Billy Fan-тай хамтарч хийсэн урамшууллын аян маань ингээд дуусаж байна. Манай Billy Fan-ийн маань нийт 40 ангид 1600 хүүхдүүдэд шагнал өгсөн байна. Тэгээд апо дээрийнхаа Billy Fan-ийнхаа хамт олон үнэхээр баярлалаа. За тэгээд мэдээж найрамдал туслангийн эрхийн эзэд болсон 47 дугаар сургуулийн 11-ийн ангийнхандаа халуун баяр хүргье. Тэгтээ хамгийн сүүлд дотор хожигдох муухайсуу 11-р ангийнхаа хожино л гэж бод. Дааж хожиг 1 2 мундаг байлаа. Тэгэл эхнийх дээр хожигдол ямар наастар унаал. Тэгэл дараачих дээр ялаа. Тэгээд хэдий хожигдсан ч гэсэн яг хаа ангаараа том дурсан ч бүтээсэн болохоор гоё юм. Мундаг байсан шүү. Бүгдээр хичээсэн шүү л гэж. Одоо орлогын сандлаар төлөв гаргасан чинь хожигдсан. Хамгийн ихнийх дээр хожигдсан. Уул нь ялан гэж үзэж байгаа бол хамгийн их хожигдсан. Миний урилгыг ирж тоглосон баярлалаа. Гоё үгүй.